нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдгээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан хийдэг. За, эрүүл оюутны эерэг хандлага урайтай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж Гантулахыг урьж оролцуулаад байна. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, миний урилгыг хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. За, та өөрийгөө товч танилцуулаач. За, намайг Гантулах гэдэг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд их эмчээр ажилладаг хүн байна. За, оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд хамтарч ажиллаж байгаа танд маш их талархлаа. Оюутан залуусынхаа өмнөөс бас өөрийнхөө өмнөөс. За, тэгэхээр энэ подкастаар болохоор оюутан залуучуудын сэтгцийн эрүүл мэндэд яг ямар асуудлууд тулгараад байгаа. За, тэр өөрт тохиолдож байгаа сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаа хэрхэн даван туулах талаар ярилцгаая тий. За, ер нь бол ихтэй сургууль суралцдаг оюутан залуучууд маань ихэвчлэн 17-оос 24 насны залуучууд байдаг. За, дээрээс нь нэмээд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв коллежуудын оюутнууд байдаг. Эдгээр оюутан бол ихэвчлэн 14-өөс 24 насны оюутнууд гэдэг юм лээ. За, мөн түүнээс дээш насны хүмүүс бас цөөн тоогоор суралцдаг. Тэгэхээр яг оюутан залуучууд гэж ярихаар хоёр тийм насны үечлэл байгаад байгаа. Нэг нь өсвөр үе, нөгөөх нь одоо залуучуудын үе. Эдгээр хүмүүс нь ямар онцлогтой байдаг талаатаа яриач сэтгэл зүйн хувьд. За, тэгэхээр ер нь өсвөр үе залуучууд гэдэг нь хүний бие махбодын хувьд тийм ээ сэтгэл зүйн хувьд одоо насанд хүрэх ийм онцлогтой үе байдаг. За, тархины хөгжлийн талаар аваад үзсэн бол ер нь 25 нас хүртлээр бол хүний уурах тархи бол одоо цаашаа ингээд хөгжил явагддаг гэж үздэг. Тэрэн дээр юу байдаг вэ гэхээр одоо шинэ өсвөр үед ингээд янз бүрийн одоо алдаатай шийдвэр гаргах, гинтийн шийдвэр гаргах, бодлогогүй зүйл хийх байдаг юм уу те. Энэ асуудлууд нь бол хүний уурах тархины одоо духны урд дэлбэн дээр тэр хөгжил явагддаг гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүстүүд яг харахгүй одоо багш сургууль хүмүүжүүлэлт эцэг эхчний мэрэгжлийн байгууллагын чиглэлд дэм хэрэгтэй байдаг тийм ээ. Тийм учраас нөгөө талаас нь аваад үзэх юм бол энэ нийгмийн талаас нь аваад үзэх юм бол яг сурч боловсрдог нас байгаа тийм ээ. Мэрэгжлийн эзэмших маш хариуцлагатай үе. Зарим орнуудад за ялангуяа одоо анагаахын чиглэлээр сурч байгаа одоо өндөр хөгжлийн орнуудад бол яадаг вэ гэхээр хүнийг яг энэ наснаас нь хоош ингээд тийм ээ 24 5 наснаас хоош ингээд эмчийн мэрэгчлэр сурж байгаа тохиолдол бас байдаг байхгүй юу. Яагаад гэхээр энэ 24-өөс яг энэ нэг те 18-аас 24 насны үе чинь бол хүний одоо их тийм нэг юмыг бодож суудаг биш ирч хүчээр буцалсан ийм үе байдаг учраас тэр хариуцлагатай мэрэгчлэлтийг одоо эзэмших явцдаа магадгүй одоо тий хайн хандах гэдэг юм уу энэ талаасаа бас тайлбарсан байдаг л да тийм ээ. Тийм учраас хүний одоо эрчимтэй хөгжлийн үе байгаа. Гэхдээ нас бид одоо шилжилтийн үе болохоос 18 хүртэл хүн шууд одоо нас бид хүрчдэг юм бол биш байгаа тийм ээ. Тийм учраас энэ бол бие махбодын хувьд ч олон өөрчлөлт гардаг, итгэл санааны хувьд ч гэсэн олон өөрчлөлт гардаг. Энэ үедээ бол яах нь ер нь миний амьдралын эрхэм зорилго юу юм бэ? Би ямар хүн болох юм бэ гэдгийг тодорхойлох цөөн их үнцэнтэй цаг хугацаа гэж хэлмээр байна. За одоо сая нөгөө коронавирус талбар одоо COVID-19 тийм цаг тахлаас хойш энэ хичээл сургуулийн үйл ажиллагаа тасалтаад 2 жилийн хугацаа үдсэж байна тийм. За энэ хугацаанд ер нь залуучууд чинь бол ер нь нийгмийн идэвхтэй харилцаатай гэж та сайн хэллээ. За нийгмийн идэвхтэй харилцаатай энэ залуучууд маань гэртээ байгаа тусгаарлагдаад хахад тухайн залуучуудын сэтгэл зүйд яг хэрхэн нөлөөлж байна вэ? Ер нь хэрхэн нөлөөлж болох вэ? Та энэ талаар хэлж өгөөч. За тэгэхээр ялангуяа 10 жилийн хүүхдүүд ахлах ангийнхан. За өсвөр үе тийм ээ коллежийн оюутнууд, их сургуулийн оюутнууд гэдэг маань ерөөсөө л ингээл хичээл сургууль дээр бүгдээрээ яах нь хичээлдээ суугаад завсарлагаанаар хоорондоо тоглож надаал ярьж хөөрөөл ингээл бужигнжээдэг тийм ээ. Энэ бол ер нь хүний үндсэн хэрэгцээ гэж ойлгож болно тийм ээ. Гэтэл энэ байдал нь байхгүй болоод зөвхөн гэртээ байгаад найз нөхдөдөө уулзахгүй байгаад тэгэхээр маш олон өөрчлөлт гарч байгаа. Хамгийн дүгнэлт гэх юм бол одоо нойрны өөрчлөлтүүд байна тийм ээ. За дараа нь болохоор сэтгэл санаагаар унах, сэтгэл түгших одоо санаа зовох гэдэг юм сэтгэл зүйн бол сөрөг хөдлөлүүд бол ажиглагдчихж байгаа юм тийм ээ. За зарим тохиолдолд бол яах нь вэхээр хит их одоо онлайн цагаа өнгөрөөх тийм ээ. За хөдөлгөөний дутагдлаасаа болоод жин нэмэгдэх тийм ээ. Хоолндоо нэг хэсэг нь болохоор одоо хоолндоо тий тохируулж хэрглэж чадахгүй байх ч гэдэг юм. Ийм маш олон өөрчлөлтүүд бол гарч байгаа тийм ээ. Тэгэхээр
юунд хамгийн их одоо сурж байгаа хүмүүсийн санаа зовж байгаа асуудал юм бол одоо би ингэ үе төгнийхнээс ингээ хоцорчлоо тийм ээ. Энэ хичээлээ би нөхөж авч чадах болов уу? Бусад хүүхдүүд яаж сурсаж байгаа л би ерөөсөө энийг чадахгүй би зарим нь ойлгохгүй байна гэд ийм зүйлүүд их гараад ирж байгаа тийм ээ. Тийм учраас сэтгэл санаатай стресстэй холбоотой одоо сэтгцийн өөрчлөлтүүд их түгээмэл ажиглагдаж байгаа. Энийг бол зөв зөвхөстэй шийдвэрлэхийн тулд ямар нэгэн байдлаар яг нь тодорхой хувьд нь бол заавал эмчлэх хэрэгтэй. Нэг хэсэг нь бол энийг даваад цаашаа яг нь даван тулаад явж чадна. Гэхдээ жирийн одоо хичээл сургууль явж ирсэн үеэс илүү их одоо тэднэрт тусламж хэрэгтэй л гэж хэлж болно. За тэгэхээр одоо ер нь оюутан залуучууд ч бай, өсвөр үеийнхэн ч бай, гар утасны хэрэглээ айгүй ихсэн байгаа тий. Ялангуяа энэ хөл хорионы үеэр бол хүүхдүүд захимаар хичээл орох. За тэгээд захимаар даалгавраа буцааж багш руугаа явуулах. За тэгээд дээрээс нь гар утсаараа Facebook, Instagram, TikTok зүйлийг ашигладаг болсон. Эдгээр техник технологи хэрэгслийг ашиглаад байхаар тухайн хүн ямар нэгэн дэлгэцийн эсвэл гар утасны хамааралтай болох нь ихсээд байгаа шүү дээ. Тийм. Ер нь яг дэлгэцийн донтол, гар утасны донтолт одоо энэ захим сүлжээ интернетийн донтолт гэдэг нь ямар хэмжээнээс дээшээ байвал энийг донтолт гэж үзээд байгаа юм бэ? Та тэр талаар хэлж өгөөч. За ер нь бол яг томилоод аваад үзлээ. Тэгэхээр хамгийн зүгээр энгийнээр харж үзэх юм бол бидний үн цэнтэй цаг хугацааг тэрлөө ингээд зарцуулж байгаа нь хамгийн үн цэнтэй цаг хугацаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол цахимаар хичээлээ хийх, цахимаар даалгавраа шалгуулах, багштай явуулах гэдэг чинь бол байх ёстой байж болох хэрэглээ байхгүй юу? Тэрэн дээр бол яг таашаал энэ харин ч одоо яг нь үр дүнтэй цагаа ашиглаа явж байна. Гэтэл цаана үр ашиггүй тийм ээ. Хичээлээ хоошин тавиад, нойроо хагаслаад ямар нэгэн зориг чиглэлдэггүй, өөрт нь ч хэрэгтэй биш, бусад хүн ч хэрэгтэй биш. Ийм байдлаар хэрэгжилжүүлэх нь асуудал үүсч эхэлж байна гэдэг. За тэгэхээр зүгээр томлоод яг барагцаалаад хэлж өгье л дээ. Барцсан энгийнээр тайлбарлахыг хичээв. Тухайн хүүхд маань яаж ийнү? Одоо гар утсаараа тоглоагүй байхдаа, гар утсаа оролдоогүй байхдаа өөр зүйл хийж явахдаа тийм ээ. Эсвэл яг нөө гадаа гараад алхаад явж байхдаа тэр тухай бодох. Тоглоом тоглолтдог тийм ээ. За тэр TikTok үздэг, TikTok-ын тухай ингээд одоо ухаан санааг нь эзэмдэн гэж ярьдаг шүү дээ тийм. Тэр талаарх ингээд юу хийж байгаа бодол санаа төрөх ашиглаагүй байхдаа тийм ээ. За нөгөөх нь болохоор тэргэлж байгаа цаг хугацаа нэмэгдээд байвал гэж. Тухайн хүүхд бол яаж ийнү? Ер нь ингээд өдөрт тийм ээ 30 минут 1 цаг хэрэглэсэн бол тэр нь ингээд нэмэгдээд алхмаар нэмэгдээд яваад байвал гэсэн. Дараагийн нэг зүйл нь болохоор сэтгэл зүйн таагүй байдлаа даван туулахын тулд тэрийг хэрэглэх гэж байгаа юм. Тэр нь юу гэхээр өөрт нь сэтгэл зүйд нь ямар нэгэн асуудал тулгамдаа санаа зовох, айх тийм ээ. Ийм үед бол ерөөсө ганцаараа суугаад буцаараа тоглоод ингэж байна. Би одоо өөрийгөө тайвшруулж байна гэдэг тийм ээ. За нөгөөх нь болохоор хин нэгэн одоо чи гар утсаараа хитрхийг тоглоод юм үзээд байна те тоглоом тоглоод байна. Хит их гар утсатайгаа одоо цагийн өнгөрөхөөр нь бол гэж хэлэхэд нь бол дургуйцах. Өөрт нь юм уур хөрөх тийм ээ. Бухимдах, тайван хандах тийм ээ. Нөгөөх нь болохоор өөрийнхөө хэрэглээг одоо баг хэрэгжилж байгаа гэж тэрний хотлоо ярих тийм ээ. Би өнөөдөр хичээлээ зөндөө байсан. Би одоо яг нь ерөөсөө хичээлдээ зарцуулсан. Би уцаараа ерөөсөө 30 минут оролцсон. Яг үндэ бол одоо 1 цаг 2 цаг. Дараагийн нэг шинж нь болохоор өөрөө багасгах гэсэн тийм оролдлогонд бүтлгүй болох гэж байна. Би арай л хитрхи хэрэглээд байна тийм ээ. Тийм учраас энийг би багасгах хэрэгтэй байна гэж бодоод хичээхэд тэр нь амжилтгүй болох гэж. За дараагийнх нь болохоор хичээл сургалганд хоцрох гэж. Яагаад гэвэл хичээл сургалтаа хийх тийм ээ. Гэртээ бол яг нь гэр орныхаа ажлыг хийх, аав ээжтэй туслах, одоо бусад хүн туслах тийм ээ. За оногдсон ажлаа гүйцэтгэх энийг хийж чадахгүй гэсэн болоод сурлагын дүн буурах тийм ээ. Одоо яг нь бус тэр эзэмших ёстой тэр юмудаа хоцрох тийм зүйлүүд бол ажиглагдчихж байгаа. Иймэрхүү зүйлүүдээр бол яг нь бас энэ хэрэглээгээ мэдэх боломжтой. Тэгэхээр ер нь ингээд хит их энэ онлайны одоо энэ хүнийг тийм боддог, эргцүүлдэг юмны одоо наан цаныг учрыг олох тийм бүтээч тэмцэтгэлгээ ерөөсөө тийм хөдөлгөх маш бага байж байгаа. Тийм. Тэгэхээр энийгээ дагаад яах нь хүн бол одоо сэтгэл санаагаар сэтгэл зүйн тэр таагүй мэдрэмжүүд бол үүсэх ажиглагдана тийм ээ. Тэгэхээр энэ байдал руу орчих юм бол буцаагаад өөрийгөө засахад бол амаргүй байх болно л гэдгийг бол хэлмээр байна. Одоо бичлэг үзэх те хүмүүсийг даан дээрээ харах гэсэн үг. Тэгэхээр ямар ч юмд нэг тодорхой хэмжээний одоо яах нь тоглоом тоотой нэр гэж бидний хөвгдөд цэлдэг тийм. Энэ юу хэлсэн юм гэхээр тоглоом энэ 6 цэнгэл гэдэг зүйл чинь амьдралын нэгэн хэсэг болохоос биш. Тухайн амьдралын гол зам бол биш байхгүй юу тийм ээ. Тийм учраас бол залуучуудад бол мэдээж одоо яах нь найз нөхдөдөө уулзаад холбогдоод
энэ процесс явагдана. Гэхдээ яг төвлөрөөд хамгийн гол юм руугаа анхаарсан дорож 1-2 цаг байх хэрэгтэй. Тэгж чадахгүй дээгүүр нь явуулах юм бол юм үзээд байгаа ч гэсэн тэр бол өөр юм болж эзэмшиж ихэд хийх юм бэрхшээлтэй. Одоо ер нь ажиглагддаг зүйл гэвэл ингэдэг шүү дээ. Уцсгүйгээр ер нь гадуур явхад бэрхшээлтэй болсон тий. Уцаа орхичвол ямар нэгэн чухал юм орхицсан юм шиг. Тэг өөрийнхөө оюун бодол бүх юмаа ингээд орхицсан юм шиг тийм мэдрэмж төрөөд байдаг. Энэ нь одоо донтолтыг илтгэхгүй эсвэл өөрөө шууд бас донтол гэдээ үзэхэд бол хэцүү. Гэхдээ нэг байнгын бидний хэрэглээ болсон учраас яхахгүй авч явж ажил төрлөө амжуулах тийм ээ. Дээрээс нь ингээд гэртээ уцаа орхицсан байхад хуучин бол нэг хүн залгуул яадаг байх тийм ээ. Ач холбогдол одоо банкны гүйлгээ хийх тийм ээ. Их чухал имэйлээсээ юм аваад явуулах гэдэг. Ингээд хүний зайлшгүй хэрэгцээ болсон учраас ер нь бол хүнд тийм хүн мэдрэмж төрн. Яагаад гэвэл дуцаа ашиглаад олон зүйл хийх шаардлагатай байдаг учраас тийм ээ. Ер нь яг гадуур гараад уцаа орхицсондоо ингээд бүр сэтгэлнийхээ үгүй оргоо таагүй байгаад тий өдөржингөө тэрийг бодоод ингэх юм бол бас арай өөр зүйл яригдана л та тий. Тэр утгаараа яах нь зүгээр яг тэр nomophobia гэсэн тийм нэр томьёог бол хэдхэн жилийн өмнө бас яг гарч ирсэн no mobile phone phobia гэсэн үг байхгүй юу? Phobia гэдэг бол айц тий. Тэгэхээр уцсгүй байхаас айгаа айц гэсэн нэг иймэрхүү нэр томьёо яригдчихсэн. Тийм. Гэхдээ энэ дээр бол би нэг имерхүүл байдлаар ер нь хариулвал болох гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол хэмжээг нь тохируулаад ялгаж салах нь маш чухал байна тийм. За ер нь бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр дэлгэцийн донтолттой хүүхэд залуучууд, өсвөр үеийн залуучууд ер нь хэрэг байна вэ? За ер нь бол одоо 10 жилийн сургуулийн те дунд болон алт хангийн хүүхдүүд бол ер нь хандаж манайдаас тусламж авж байгаа тохиолдлууд бол нийтлэг байгаад байдаг тийм ээ дандаа ихтэй хүүхдүүд. За 18 наснаас оюутан залуучуудын хувьд бол яг одоо би ингээд дэлгэцийн хамааралтай болоод гэж ирж байгаа тохиолдлууд бол харьцангуй цөөхөн. Гэхдээ ар гэрээс бол гомдол гардаг тийм ээ. Энд одоо гэр бүл болсон тийм ээ. Одоо 2 хүүхэдтэй тийм амьдралынхаа төлөө ингээд явах энэ хөр тоглоом тий алигтаасаа унтаж амрахгүй олон асуудал гараад байна тийм ээ. Одоо насан турш мэж яагаад энийг ухамсарлалгүй юм би өстой гайхаж байна. Зарим тохиолдолд бол аав ээж нь, зарим тохиолдолд бол найз нь, заавар тохиолдолд болохоор хань ижлэн тийм ээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өсвөр наснда энэ тоглоомыг болон интернетэд зарцуулдаг цаг нь хэвийн хэмжээний сэтрээ явцсан буюу эрсдэлтэй болцсон явж байгаа байдал маань насан туршид л шууд яах нь одоо ингээд зүгээр чинь өсвөр нас дууссан гэхгүй. Цаанаа үүссэн байгаа тэр хамаарлын шинжүүд бол яах нь урт удаан хугацаанд үргэлжлэх магадaltaй болж байгаа байхгүй юу. Тэр утгаар ярьж байгаа. За ковидтэй холбоотойгоор ямар кейсүүд бид нар дээр ирж ирсэн бэ гэхээр тусгаарлалтанд ороод 14 хоног ерөөсөө тэнд гав ганцаараа нэг өрөө нэгэ тусгаарлаж байгаа байхгүй. Тэгэхэд ерөөс өдөр шинэ уцаар ангисаар хагаад ирж ийн гэдэг тохиолдлууд л юм төвж ил нэлийн ажиглагдчихсэн. Халин гаднаас ингээд гадаад сурдаг оюутан залуучууд яг л нэг 18-аас 22 насны үеийн залуучууд байхгүй 24 нас хүртэл. Тэгээд тэд нар яасан бэ гэхээр уцаараа олцоргоод нойрг болцсон. Уцаараа оролцоороод ерөөсөө яг нь надад ийм нэг таг өмнөмж төрөлтэй зүрхөвдөд байгаа юм шиг тийм ээ. Толгой өвдөд байгаа юм шиг дээрэс нь жоохон хайц цааш нас санаар унаад байна гэсэн юм хэлүүлж юм гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр ч нөгөө нэг ямар ч тийм нэг амьдралын нэг өмнө явжсэн нэг хэм маяг нь эрс өөр болоо явчихсан. Болоод ирэхээр хүнд асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нойртой холбоотой тэр мэдээллийн ядгаа гэж ярьдаг тийм. Энэтэй холбоотой асуудлууд бол бас гарч байгаа зүйл ажиглагдсан. За одоо ер нь өсвөр үеийнхэн тий яг ямар төрлийн тоглоомонд тийж донтох нь их байна. За яг тэрийг бол наривчлаад ийм насны хүмүүс ийм тоглоод байна гэдгийг бол би яг нарийн одоо нэр томьёоныхны хөвд ч юм уу те мэдгүй наа. Гэхдээ заавал тоглоом тоглох нэг хэсэг байна тийм ээ. За бичлэг үздэг нэг хэсэг байна. За тэгээд бусдад холбогдоод хоорондоо тоглолдог янз бүрийн төрлүүд бол байгаа бох те. Гэхдээ ямар ч тоглоом тоглосон бай цаана гарч байгаа тэр процесс бол арсангүй одоо тэр хамаарлын одоо процесс бол механизм бол адилхан байдаг тий. За тэгэхээр ихэнх хүмүүс одоо дэлгэцэд донтдог болсон, гар утас интернетийн хамааралтай болсон гэдгийг мэддэггүй явдаг гэж ойлголоо таны ярианаас. Тэгэхээр яг яаж мэдэх талаар та хэлсэн те шинж тэмдгүүдийн. За одоо хэрвээ ингээд дэлгэцэнд донтсон юм шиг санагдвал энийг хэрхэн даван туулах юм? Яаж одоо өөрийгөө хамааралгүй болох та энэ талаар зөвлөгөө өгөөч. Тиймэрхүү шинж тэмдэг мэддэгдээд өөрт нэг л их төрүүлэн тогтоод байна шүү. Би ер нь өөрийгөө
засах хэвээр тоглоом дээр ямагтаа хандах хэвээр анхаарах хэвээр гэж бодсон тэр цаг мөчөөс өөрөө тэрийг үлэн зөвшөөрөх хэрэгтэй. Миний хэрэглээ болохгүй байна. Угаасаа би энэ яаж нөө жирийн хэрэглээс хэтрүүлж хэрэглээд байна. Хичээл өмнөөс хоцроод байна. Иннээс болоод яах нь цаг хугацаа алдаад байна. Тэ аав ээжийн даалгасан даалгаврыг биелүүлж чадахгүй байна гэдэг бодсон мөч буюу энэ дохио сигнал өгж байгаа байхгүй юу? Энэ дохиог сайн мэдрээд тэр цагаас эхлээд өөрийнхөө тэр зарцуулж байгаа цагдаа их юм л тавих хэрэгтэй. Өөрөө дээрээ л ажиллаж эхлэх гэсэн үг тийм ээ. Хин нэгэн ирээд одоо яг тэр чинь зохицуулж өгнө гэж байхгүй тий 18-аас за 16-аас тийм ээ одоо 25 насны энэ залуу үед хүн бол төлөвшөж байгаа буюу өөрийнхөө хийж байгаа зүйлд бол анхаарах хэрэгтэй. Энэ байдал чинь цаашаа амжираад явах юм бол өөрөө чадахгүй бол мэрэгжлийн байгууллагууд бол хандах хэрэгтэй. За манай сэтгцэн эрүүл мэндийн үндсийн төвтэй холбогдох 1800 2000 гэдэг улс бол 24 цагаар ажиллаж ирсэн энэ маш том давуу тал та хаана одоо яг нь амьдрдаг хаан суралцдаг байхаас үл хамааран шууд уцаар холбогдоод мэрэгжлийн сэтгцэн эмчд өөрийнхөө тохиолдоод байгаа зүйлийг яриад чиг авах боломжтой. Яг бол үнэн бодиттой мэдээлэл авч хаашаа явахаа чиглүүлнэ гэдэг бол маш чухал зүйл. Ялангуяа энэ ковид үед бол үзүүлээл энэ одоо яг нь өөр имлгүүдээр ч юм уу те өөр ингээд газараар яваад байхгүйгээр мэрэгжлийн хүнээс хаана очих хэвтэй яах хэвтэй гэдгийг нь бол шууд хэлээд өгнө. Тийм учраас бол асуудал байгаа бол энийг шийдэх газар руу очно гэдэг бол маш чухал. Тийм байна. За өөр энэ интернет цахим сүлжээтэй холбоотойгоор сүүлийн үед Instagram, Facebook, TikTok-оор одоо инфлюенсерүүд гэж нэрлэдэг тийм. Ийм хүмүүс айгүй тийм гоё байгаа, баян тансаг амьдарч байгаа, өөрийгөө одоо илүү гоё өнцгөөс нь авсан зураг ингээд хийгээд хахад энэ өсвөр үе залуучуудын чинь сэтгэл зүйд нөлөөлөд байгаа юм биш үү? Тэр хүмүүс тэр одоо яг одтой өөрийгөө зүрхлээд өөрийгөө голоод байгаа юм биш үү? Ийм нэг асуудал үүсээд ирлээ л дээ. Та энэ тал дээр ямар бодлоо? Энэ бол одоо яг зөвхөн залуучууд ч гэхгүй тийм ээ. Өсвөр үеч гэхгүй бүх хүмүүст ирж байгаа ийм нэг бодит мессеж хийж ойлгож болно. Одоо ингээд бидэрт үзүүлэгчтэй те дэлхийн бүр Холливуудын оддуудын ингээд нэг улаан хэмсний яслалд том шагнал гардуулах хүсэлт ирж байгаа ховцсон бие авч байдлыг энд харуулад жирийн өдөр нь байдаг үгийг харуулхад бараг ингээд харахад те бүр бараг метраас ингээд бүр нэг сонио ховцсон мөсцөн те бүр ингээд бараг инженеэр хэлэх нэг халтайсан царайтай гэдэг те энэ үг шилж байгаа юм болохоор нөгөө нэг кинон тоглолт нөгөө нэг зурган дээр байдаг гэдэг чинь бол зорилттойгоор тэр хүн дээр чинь яг тусгай одоо гоо сайхны артистууд те мейкап артистууд зөндөө юм болж байгаа ингээд бичлэгт орж байгаа болохоос мөнхийн өдөр болгоно л тийм гоё яваад байдаг гэдгийг бол буруу ташаа ойлгох тийм ээ. Нөгөө талаараа юм бол энэ асар их том одоо сэтгэлийн дарамт ирж байгаа. Энэ хүн ингэж яхад би одоо яг яагаад байгаа юм бэ те. Миний үеийн залуучууд бүр ийм том од болоод зөндөө олон одоо сая төгрөгийн одоо ашигтай кинон тоглоод ингээд яваад байна. Энэ бол хүн амын маш бага хэсэгч тарцсангүй бага хэсэг тийм ээ. Дундаж гэхээр хүмүүс ч яг энэ нэр томьёонд нэг жоохон тийм дата ханддаггүй л дээ. Дундаж би бол дундаж баймааргүй. Дундаж гэдэг юм бол харцсангүй ирүүл нийтлэг хүмүүсийн амьдарч байгаа эрхэм маягт байна гэдэг бол маш том зүйл. Би зүгээр энэ дээр нэг ганцхан жишээ татаад хэлье. Ковидоос өмнө бол бид одоо ковидын үед бид ямар жаргалтай амьдарч ирсэн юм бэ? Ямар юунаас яах ч зүйлгүй хичээлдээ яваад л тийм ээ хүснээрээ киногоо үзэл найз нөхдөйгөө уулзаад л уулын далхаад л те дэндүү жаргалтай байсан байна шүү дээ. Одоо бид нар хөл хороод ирэнгүүт тэр их сайхан үе чинь чухал байсан юм байна. Заавал тийм од болж гарч ирэх шаардлагагүй тийм ээ. Зүгээр л зориг чиглэлтэй. Өнөөдөр өдөр тутмын амьдрал байна. Ажилдаа явдаг, хичээлдээ явдаг, ирээд унтаж амардаг, хоолндоо яадаг, гэр бүлийн харилцаа, найз нөхдөд. Энийг л үн тэндэг л ойлгох хэрэгтэй. Тэргүй бол тэр те сошиал медиаар үзээд байгаа хараад байгаа тэр хүмүүс чинь бол яг л адилхан мэстэй адилхан хүн шүү харагдаж байгаа үндсэн л болохоос тийм ээ. Тэр хүнийг 24 цагаар бичлэг хийгээд ингээ харуулах юм бол яг л бидэртэй адилхан хүмүүс гоо. Магадгүй тэр хүмүүс илүү хөдөлмөрч байхыг бол үүсэх тийм ээ. Тодорхой хэмжээний авьяастай байхыг үзэж шүү. Гэхдээ тэр боломжууд нь бол хүн болгонд бол байгаа. Тэгээ хүн болгон заавал виз яваад болох шаардлагагүй. Маш сайн инженер хүн бол тэрийг инженер хий тийм ээ. Маш сайн одоо барилга барьдаг хүн бол маш сайн барилга барьдаг. Маш сайн жолооч хүн бол жолооч юм. Окей. Энэ л байхад болно. Тийм. Тэргүй бол ингэж хит нэг тал руу бол туушна гэдэг бол бас эрсдэлтэй шүү гэж болно. Тийм яг хоо эрсдэлтэй талын сая тайлбарлаа. Тэр ер нь бүх инфлюенсеруудыг муугаар нөлөөлдөг гэж бол хэлээгүй. Сайн тал, суралцах тал их байдаг. Гэхдээ өсвөр үе залуучуудын дунд бас сөрөг тал нь ч гэсэн ажиглагдж байгаа болохоор энэ асуудлыг асуулаа. За тэгээд ер нь залуучуудаа хандаж хэлэхэд өөрийгөө өөрөөр нь байгаагаар нь хүлээж авч сурцгаагаарэ.
Тийм та бол яг цор ганц шүү гэж хэлмээр санагдлаа. Тийм. Тэгэхээр яг хуу мэдээж одоо энэ ингээд амжилттай явж байгаа хүмүүсээс бид нэр их сайн суралцах хэрэгтэй тийм ээ. Арга барилаас нь суралцах хэрэгтэй. Тэдний сайн талуудын дөрөөх хэрэгтэй тийм. Ямар асуудал үүсдэг вэ гэхээр бүх одоо үнэхээр тэр хүний фэн болцсон даган дурдаг хүнд нь ямар нэгэн асуудал гарахад буцаад тэр хүмүүс нэлийн сэтгэл зүйн цохилт болдог байхгүй юу тийм ээ. Бүр ингээд бүр маш ойр дотны найз шиг болцсон. Хамгийн үнцэнтэй болсон хин нэг нь ингээд одоо ямар нэгэн асуудал өртгөд ингээд буцаад ир чинь тухайн хүмүүстэй бол нөлөөлөд байдаг тийм ээ. Тийм учраас бол одоо нөлөөлж байгаа тухайн хүмүүст маш хариуцлага ухамсарлах хэрэгтэй. Яг тэгвэл одоо хийж байгаа үйлдэлтэй бол яг хариуцлах бүлэг хэрэгтэй. Яг тэгвэл буцаад маш олон хүмүүсийн одоо анхаарлын төвд байна гэдэг чинь хариуцлага гэж хэлмээр байна тийм ээ. Тийм. Одоо ер нь эцэг эхчүүдээс нэг тийм хандлага гардаг болсон тий. Миний хүүхдэд муугаар нөлөөлөд байна. Энэ ер нь хэр боттой вэ? Миний хүүхдэд муугаар одоо бусдыг гэсэн үг. Тийм бусдыг. Одоо сошиал орчинд ямар нэгэн алдаатай үйлдэл гаргалаа гэж бодъё л доо. Тэнгүүт нийгмээрээ тухайн үнийг үзий яддаг болсон. Дээрээс нь миний хүүхдэд муу үлгэр дуурайл үзүүллээ гэж одоо эцэг эхчүүд их дайрдаг болчихлоо тийм. Гэхдээ аль талаас нь бас харах хэрэгтэй л дээ тийм ээ. Бас муугаар нөлөөлж байгаа тохиолдол ч гэсэн бол тэнд донд ч юм бол бас байгаа шүү дээ. Гэхдээ миний хүүхэд сайн босдно гэж харж болохгүй. Миний хүүхдтэй ч анхаардаг өөр хүнийгч дахиад нэг хүний хүүхэд тийм ээ. Яагаад энэ одоо хүмүүс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй гэхээр өөрийнхөө хүүхдийг л би сайн болгоё гэдэг бол айгүй өрөөсөө л ойлголттой байгаа юм л та. Яагаад гэхээр өөр хин нэгний өсөж байгаа тэр хүүхдүүд тэр хамтдаа л нэгэнд л амьдрна. Энэ тэгэхээр хүн болгон хариуцлага. Өөрийнхөө хүүхдэд анхаарч байгаа чинь бол зөв. Гэхдээ бусдаас болоод миний хүүхд ингэж байна гэдэг бол яах нь аль талаас нь л бодолцож үзэх хэрэгтэй энийг бол жоохон өргөн хүрээгээр нь авч үзэх хэрэгтэй тийм ээ. Тийм учраас бол өөрийнхөө хүүхдээ хайрладаг шигэ бас бусдын хүүхд рүү ч гэсэн бид нар сайн сайхан байгаасаа гэж бодох нь бол их чухал гэж хэлмээр. Тэр хүн чинь бас тэгэл бас өөрөө нэг хүний л хүүхэд байгаа шүү дээ. Нэг хүүхэд байгаа тийм. За одоо ер нь ингээд дэлгэцийн донтолын цахим орчинд залуучууд маань бие яаж зөв авч явах талаар ер нь хангалттай ярьлаа гэж бодож байна. За одоо ер нь залуучуудын дунд түгээмэл одоо тулгалдаг сэтгэл зүйн асуудлуудын талаар ярилцъя л да. Ер нь ямар асуудлууд зөнхлөн тохиолдод байна вэ? За маш олон судалгаануудад хийгдсэн байдаг юм аа. Тэгээ манай сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр бол зөнхлөн тохиолдох эмгэгүүд гэж байдаг л да. Тийм ээ. Ялангуяа өсвөр настай холбоотой асуудлууд бол их сэтгэл хөдлөлттэй холбоотой юм асуудлууд гарч ирдэг тийм ээ. Зарим тохиолдолд гунд готрдаг, зарим үед бол хит их хөөрөөд байдаг тийм. Тэгэхээр хүний амьдрал янз бүрийн асуудал тохиолдно. Харамсалтай тийм. Одоо эмгэнэх гашуудах тохиолдно. Хүн болгоно. Гэтэл энэ ч бол тодорхой хугацаанд яваад тэгээ хүн буцаад хэвийн амьдралдаа аажмаар ороо явцдаг. Гэтэл 2-7 хоногоос дээш хугацаанд тийм ээ. Гониглах, готрах, идэхгүй байх энэ байд маань юм бас тэрийг давамдуулж чадахгүй нэг 2-7 хоногоос дээш хугацаанд яваад ирвэл анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа байхгүй юу? Анхаарах хэрэгтэй болно. За дээрэс нь зарим тохиолдолд бол одоо анзаарч болох шинж тэмдгүүд нь бол бусдаас их зай бариад, бусдаас холдоод аль болох тийм ээ ганцаараа байхыг хүсээд аль болох ингээд нийгмийн харилцаанаас зайлсхийгээд ирж байгаа тохиолдлууд бас байдаг тийм ээ. Энэ үедээ бол бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгоны л одоо энэ талаарх ойлголтууд байна. Дээрэс нь арх, тамхи, сектурал хандаа гэдэг зүйл чинь залуучуудын одоо хэрэгсэлтэй те одоо туршиж үздэг, амсаж үздэг, хэрглэж үздэг гэд байдаг юм энэтэй холбоотой асуудлууд бол бас анхаарал татчихдаг тийм ээ. Тийм асуудал байна. За тэгээд өөр ярих юм бол ер нь одоо энэ үеийг чинь насны онцлог нь одоо яг л одоо өсвөр нас гэдэг нь бол хин нэг өөрийнхөө баатар болгодог, хин нэгнээс сүлгэр дуурайл авдаг, тэр хүн шиг байхыг хичээдэг юм тийм ээ. Тийм хүн байна гэдэг бол энэ хүн арцгуун сэтгүүцийн үед бол яаж нөө хэвийн ингээд төвшөөд явж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За нөгөөх нь 18-аас 20-с дээш нас болоод ирэхээр үерхэж нөхөрлөх тийм ээ хайр дурлал гэдэг энэ хүний сэтгэлийн нарийн одоо холбоотой асуудлууд гарч ирдэг юм а тийм ээ. Тийм учраас бол яг нь ер нь ингээд нэг л биш байгаагаа бол тэр хүн ерөнхийдөө нэг анзаардаг, эсвэл хажууд байгаа хүмүүс нэгсэн анзаардаг. Нэг л болохгүй байна гэдэг. Ялангуяа одоо харцангуй одоо мэдээлэл сайн авдаг болсон учраас бол хүмүүс миний хүүхдэд нэг ийм зүйл ажиглагдаад ингэж яриад их энэ ер нь хэвийн үү болохгүй нү гэд хандж байгаа эцэг эхчүүд бол бий болж байгаа тийм ээ. Оюутан залуучууд коллежийн одоо коллеж суралцж байгаа хүүхдүүд юу хэлмээр байна гэвэл ер нь одоо нийгмийн тухайн одоо сургуулийнхаа нийгмийн ажилтан
сэтгэл зүйчтэйгээ бол асуудал байх юм бол ер нь очиод сууж явах хэрэгтэй. Тэгээд ер нь таах болохгүй байгаа зүйлийг ялгуун сэтгцэн эрүүл мэнтэй холбоотой гарчиж байгаа асуудлуудыг бол нуухтын мандалгаа айгүйх байгаад байдаг. Бусад хүмүүс юу гэж бодох бол те миний энэ ярьж байгаа нь хэвийн биш байхаа би нэг л болохгүй байна. Миний хүн мэдвэл яана. Үнэхээр ичмээр хин одоо яах нь бусдын одоо шившиг болвол яах вэ гэдэг. Ийм байдлаасаа болоо сэтгэл зүйн төр толгомцсон асуудал ингээд цаг алдаа явчихдаг тохиолдол бас амьдрал дээр байдаг байхгүй тийм ээ. Тийм учраас ерөөсөө энэ дээр тэгж хандаж болохгүй. Яг л маш олон хүмүүс энэ асуудалтай тулгарч байгаа. Зөвхөн одоо өөрчлөлт юм уу те тулгарч байгаа биш ээ. Тийм учраас бол бити тэгж одоо өөрөө тэгж бодоорой, бити өөрөө тэгж цаг алдаарай гэж бол хэлмээр байна тийм ээ. Тэгээд өмнө нь хэлжсэн тийм ээ. Хүн эрүүл байгааг илтгэх ерөөсөө л томилоод авал үзүүлэх амархан харцангуй хэлбэр тийм ээ. Тухайн хүний хооллолт 60-аас 80% баг амьдралд нөлөөлөн тийм ээ. За тухайн хүнд хөдөлгөөний чухал байна тийм ээ. За тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэнд байна тийм ээ. За дээрэс нь үдсэж байгаа ажил намаа суралцаад одоо өдөр тутмынхаа үйл ажиллагаанд түүхтэхгүйгээр тухайн өдрийнхөө үйл ажиллагааг одоо амьдралын тэр тийм ээ сурах үед юм сурах ажлуудыг ажиллаад самтаж амрах хэрэгтэй. Ийм байдлаар ингээд цааш амьдрал явж болно болж байна л гэсэн үг юм бол тийм. Тэгэхээр одоо зүгээр нийтлэг ажиглагддаг зүйл юу гэхээр яг энэ амьдралын маягтай холбоотой асуудлууд юун дээр гарч ирдэг вэ гэхээр одоо манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо стрессийн шалтгаан нэмгийн тасаг гэж байдаг клиник гэж байдаг байхгүй юу те хүмүүс нэг ядаргааны нацаг гэж нэрлээ энд нэг супер газар байна энд нэг хитгэнс ингээд айгуу хурдан очир дараалал үүсгэждэг тийм ээ энд яагаад хүмүүс ирж байгаа вэ гэхээр амьдралын зөв хэм маягаар амьдрч чадаагүй учраас ирж байгаа юм тийм ээ унтахгүй их ажилдаг юм уу те за яг нь ажлын ачаалал нэмэгдүүлдэг их суудаг олон шалтгаан байна л да те гэхдээ хүн өнөөдөр зарцуулж байгаа эрч хүч энергийг шөнийн нойроор идж байгаа хоолоороо нөхөж аваад бүтэн сайхан амраад маргааш хөлөө босч ирээд одоо ажилдаа яв сургуульд явах эрч хүчийг мэдрээд ийм байвал тэгэл тэр хүн одоо эрүүл гэж харах боломжтой. Эрч хүчээ нөхөж сэлбэх. Тий. Өнөөдрийн асуудал өнөөдөртөө шийдээд ингээд цаашаа яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад энэ ингээд ядаргаа үүсдэг вэ гэхээр хүний дутуу одоо нойртой хонсон хоног болгон чинь ингээд хоримтлал яваад байдаг. Одоо мөнгөөрөө яах нь хүнээс мөнгө зээлээд багаар мөнгө зээлээд хөрөнгө хоримтлалттай яг адилхан. Тэгэл энэ асуудал чинь цаашаа явах тусам тухайн хүний тэр хэвийн амьдрал сүрнэлэг үзүүлээд эхэлдэг байхгүй юу? Одоо тайлан баланс гаргаж чадхаа байлдаг. За оюутан залуучууд бол хичээл ном ойлгох чадваргүй болоо. Ингээд ингүүд шууд би ерөөсөө болохгүй болчихлоо. Надад нэг л би бүр ингээд нэг битцийн өвчтэй ч болсон юм шиг байна. Тэгээд дахиад их. Заанаа бол тийм айхтар хүн нэг бол бас биш тийм ээ. Зохицуулах боломжтой. Тийм. Одоо ингээл өсвөр насны хүүхэд залуучууд хинээс зөвлөгөө аваад байна гэхээр хөвчлэн л нөгөө найз нөхдөсөө зөвлөгөө аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тухайн яг ижил насны хүмүүс ойлголцох нь амар байдаг. Гэхдээ зөвлөгөө өгөх тал дээр яг сайн зөвлөгөө өгч чадах уу? Яг асуудал байгаа бол хүн мэрэгжлийн хүнд хандах гэдгийг их чухалчилдаг. Ер нь бол хүмүүс яг хэвээр хавь оройхоо найз нөхдөсөө танилаас их татн хүндтэй ханддаг штэ тийм ээ. Тэр бол одоо тэр нь бол буруу бол байхгүй. Гэтэ тухайн зөвлөгөө авч байгаа хүмүүс маань миний асуудлыг одоо шийдэж чадах уу үгүй юу гэдгээ бас бодолцож үзэх хэрэгтэй. Тийм ээ? Бодолж үзэх хэрэгтэй. Хамгийн чухал одоо мэрэгжлийн хүнд хандах номер 1 асуудал бол нууц хадгалт байдаг. Буюу одоо дотны хүн гэж бодоод өөрийнхөө нууцыг хуваалцснаас болоод асуудал үүсэж байгаа тохиолдлууд бас баггүй цөөнгүй байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас бол мэрэгжлийн хүнд хандах гэдгийг бол бидний толгойд ер нь байж ах хэрэгтэй тийм ээ. Тухайнаас явахдаа ер нь ингээд ийм тохиолдол яа тийм ээ гэ найзынхаа хувийн туршлагын асуухаас биш тэр хүний за хүсдээр шууд би өөрийнхөө асуудлыг шийдчихнэ гэдэг бол эрсдэлтэй. Айгуу эрсдэлтэй. Тийм. За одоо тэгэхээр яг энэ сэтгэл готрол те сэтгэл хөдлөлийн ямар нэг асуудал үүссэн өсвөр насны хүүхэдтэй оюутантай тийм ээж аавууд ер нь яаж мэдх юм бол яаж харилцах зөв юм болоо. Бас тэр хүмүүс сонирхож байгаа бах тий. Тийм. Тэгэл хүүхдтэйхээ одоо хэрвээ хөдөө эцэгхэн тийм ээ. Хөдөө байдаг бол юу гэж хэлмээр нэг дээр буцаар яриад ер нь хүүхдүүдтэйгээ ялдаг яаж ийж ийн гээл тий. Тэгээд оюутан нас чинь завгүй ингээл явж яадаг. Ойрхон байгаа хамт байгаа эцэгчүүд бол ер нь хүүхдээ яаж ажиллах хэрэгтэй юм бол хамгийн наазах нь зүгээр л нэг бодол санааг сонсож ярилцах байхгүй тийм ээ. Хоол аж ахтай за өнөөдөр минь хичээл өмнө яаж ийн
ямар шинэ хичээл үзв юу толгомдож яана болох байгаа зүйл байна ингээд ээж нь ч гэсэн одоо юм уу аав нь тийм ээ ирээд ингээд өнөөдрийн ажил дээр нэг иймэрхүү юм болоод ийм асуудал үүсээд ингээд шийдсэн гэдэг нэг юм тойр зугаач яах нэг ярьж хөөх гэдэг бол айгүй чухал ба тийм ээ. Дээр нь бол ямар нэг асуудал тулгархад тийм аав ээжтэй айлгүй санаа зовлон хэлж байгаараа гэдэг тийм нэг итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Хүүхдүүд яг энэ залуучууд яадаг вэ гэхээр юмаа нуучдаг хамгийн гол нь өөрт ямар нэг асуудал хамтад эцэг гэхээсээ илүүтэй хэлүүл эднэр ер нь тий аав ээжээсээ санаа зовдөг айдаг юм. Тийм учраас бол яг нь эцэг эхчүүд одоо аав ээжтэй хэлж байгаараа гэсний цаана юу байх ёстой гэвэл эцэг эхчүүд хэлж байгаа тэр зүйлийг шүүмжлэлгүйгээр хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ эцэг эх нь одоо ингээд надад болохгүй байгаа зүйлээ хэлээрээгээд хилэнгүүт нь яахараа чи ингэж ингээд уурлах юм бол дараагийнхаа одоо хандаж тусламж авах тийм ээ дэмжлэг авах боломж ингээд алдчихж байгаа байхгүй юу. Аав ээжүүд ингэж хэлдэг ч гэсэн тийм ингэж хэлдэг ч гэсэн яг ингээд бод байдлаар ингээд хэлэхээр дэмий юм билээ. Тэрнээс бол би загнуулсан ингээд тийм ээ. Тийм учраас яг та одоо тухайн хүүхд маань ер нь ямархуу байдлаар суралцж जैन тийм ээ. Хичээлэнд намдаа явж जैन үү? Яаж нээж ийн гэдгийг нь анзаарах хэрэгтэй тий. Анзаархад шин сайн унтаж амарч чадж जैन үгүй юу? Харагддаг шүү дээ хүүхд. Нэг л унжгаар нэг л номоо байгаа. Эсвэл яаж гэнэ одоо хүүхдүүд нэг зөөрөө төлөөд идэх тийм ээ. Сэтгэл зүйн зөөр чинь бас бие махбодын шинжээр илэрхийлэх зүйл бас байдаг л да тийм ээ. Одоо яаж өсвөр насны хүүхдүүд бол ялангуяа бага насны хүүхдүүд бол нэг эцэг өвдөд байна, нэг талгаа өвдөд байна. Надад өчигдөр ядраад байна ч гэдэг юм уу тий. Тийм одоо хэлж байгаа зүйлийн цаана бас сэтгэл зүйн асуудал байхыг үүсэхгүй тийг бас бодож явах хэрэгтэй. За одоо ер нь энэ сэтгэл зүйн асуудлууд чинь нэг аюултай юм нь одоо амиа ховлолтой төсөх тийм магадлал бас байдаг тий бүгд биш ч гэсэн. Энээс ер нь яаж сэргийлэх юм бэ? За тэгэхээр ер нь ингээд альва шийдвэрийг гаргахтаа бол маш сайн бодож ээж ер нь бол хүн шийдвэрийг гаргаж явах ёстой тийм ээ. Тэгэхээр мянган одоо өсвөр залуучууд хайр сэтгэл бүтэлгүй идэх тийм ээ. Хайртай дотны нэг нэ алдах байд юм уу? Одоо яг нь сургууль соёлоос сурч чадахгүй ингээд үргэлжлэн сурч чадахгүй маш олон зүйлүүд бол тохиолддог юм а тийм ээ. Тэгэхээр энэний цаана одоо юу гэдэг нь ямар ч ихтгэл найдваргүй болчлаа ханад тулчлаа гэж бодъё. Ямар ч ихтгэл найдваргүй эцсийн цэг гисэн ч энэний цаана боломж байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэний цаана боломж. Ямар ч боломжгүй юм танд санагдаж маш хэцүү зүйлийг тулж юм санагдаж болно. Харах гарцгүй байгаа юм шиг санагдаж болно. Энэ тохиолдол хүмүүс олон удаа очдог. Гэхдээ яг энэний цаана ч гэсэн боломж байдаг юм шүү гэдгийг л аягуулсан ойлгох хэрэгтэй тийм ээ. Тийм учраас ямар ч зүйл тохиолдсон таныг хайрлах, таныг дэмжих, таныг одоо танд туслах хэн нэгэн бол байдаг юм шүү. Нэг биш маш олон байгаа. Тийм учраас яг уу гэхээр одоо яг амьдрал бол баян тийм ээ. Тэгээд энэ одоо залуу өсвөр үе гэдэг маань бол хариуцлагатай үе байгаа. За энэ үеэ хэрхэн одоо энэ цаг хугацаа хэрхэн ашигласнаас болоод цаашдын тийм ээ 30 40 50 60 жилийн амьдралыг бол шийдэх юм чухал үе байдаг. Тийм учраас яг уу гэхээр эрүүл мэндэд анхаарад за асарч боловсролтой одоо чиглүүлээд тэгээд зөв зүйлийг л одоо яг нь бодож хийж бусдад зөв зүйлийг уриалж ингээд хичээх хэрэгтэй. Тэгээд асуудлаас бас юу гэдэг юм бэ? Одоо над ямар асуудал тулгарчих вэ? Болоо яана энэ гэхэд айгаад байх шаардлага байхгүй тийм ээ. Тэгээд аяндаа бид нэр зөндөө олон зүйлийг бол даваад гарах болно тий. Тэр цаг үед танд хин нэгэн хэрэгтэй бол танд туслах хүн бол зөндөө биш үү гэдгийг бол хэлмээр. Мэргэжлийн хүмүүс тандаарай тий. Мэргэжлийн хүмүүс бол санал боломжтой тийм ээ. За одоо ер нь подкастын маань хугацаад өгч юм. Тийм танд баярлалаа. За оюутнуудтай хандаж та нэг тийм уриалга хэлээч. За тэгэхээр эрүүл оюутан эрийн хандлага гэдэг. Тэгэхээр оюутан залуустай бол юу гэж хандаж хэлмээр байна гэвэл бодож бясалгах цаг өөртөө бас гаргаарай л гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бүх энэ зүйл чинь бодлоос үүдэлтэй байдаг. Тийм өдөрт 60,000 бодол ингээд урсч идэг гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний тэр бодлын ихэнх нь юу байна вэ гэдэг бодох хэрэгтэй. Яг ингээд суугаад нэг нүдэн ханаад ингээд нэг өөрийгөө анзаарах, өөртөө тийм цаг гаргах чухал байдгийг шүү тийм ээ. Яагаад гэвэл хүн юу боддгоо ерөөсөө мэдэхгүй амьдрал юм байна л да. Юу боддгоо мэдэхгүй. Гэхдээ тэр мэдэхгүй байгаа зүйл чинь таны амьдралыг тодорхойлно гэхээр бас арай өөрөөр бас энэ тандах хэрэгтэй болж байгаа байхгүй тийм. 60,000 боддгийг хэллээ гэдэг ингээд яваад. Тийм учраас бол яг залуучуудад тийм бодож бясалгах
тийм цагийг өөртөө гаргаж явах хэрэгтэй. Мөн ийм нэг тийм жижиг тэмдэглэлийн дэвтэр бас бид хэрэгтэй байгаа юм. Он сараа тавиад яаж яаж бодож санаж байгаа юмудаа төлөвлөж бичдэг. Тэгээд бусаад эргүүлээ хардаг 7 хоногоос хараа төлөвлөдөг. Ийм тэмдэглэл хөтлөж явах нь бас их зүгээр байдгийг шүү гэдгийг бол хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдрийн подкаст маань ингээд өндөрлөж байна. Дараагийнхаа зочдтой та бүгдтэйгээ уулзаална. За тийм эмчтэй баярлалаа. За баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.